За сайн байцгаана уу? Дидишээс мэдчилж байна. За энэ 2 дугаар сард Дидишт маш олон монгол уран бүтээлүүд нэмэгдэж байгаа юм. Үүнд ямар уран бүтээлүүд байгаа гэхээр халуун зүрх, 100 жилийн морл, хиймор, мөн хөөрхөн ээжтэй охин гэсэн гой уран бүтээлүүд нэмэгдэж байгаа юм. Тэгээ энэ 2 дугаар сард болохоор бас Оскар болно. Тэгээ Оскартай холбоотой маш сонирхолтой асуултуудыг эдгээр киноны уран бүтээлчтэй уулзаж асуух чинь. Тэгээ бүгдээрээ хамтдаа явцгаая. За, танаас би нэг хэдэн асуулт асуух гэж ирсэн. Киноток та өргөдлөөд байгаа шүү дээ. Киноны холбогдлолтой одоо удахгүй Оскар болох ч тий. Тэгээд их гоё асуултсан. Энэ жил одоо Оскарт бол нэлээд гоё кинонууд нүүд дэвшиж байгаа шүү дээ. Тэгэхээр таны хувьд шилдэг эрэгтэй гол дүрийг яг хэн авах вэ? Ер нь хэн аавна гэж бодож байна? За, энэ жилүүд гоё жүжигчид нэр дэвшиж байна. Антони Бандерас, тэгээд Joker-ийн дүрээрээ Joaquin Phoenix. За тэгээд мөн бидний маш олон фэнтэй бидний хайртай Leonardo DiCaprio жүжигч маань Once Upon a Time in Hollywood киногоор дэвшиж байгаа надад фэнүүд нь аюу гоё байгаа. Тэгээд миний хувьд болохоор DiCaprio-г авчаасаа гэж их хүсэж байна. Гэхдээ Joaquin Phoenix-ийг авах болов гэж бол таамаглаж байгаа. Ер нь авах магадлал миний хувьд бол арай өндөр байгаа болов гэж харж байна. Гэхдээ DiCaprio-г авчаасаа гэж бол нилээдэг бол хүсэж байна. Ялангуяа кинон дээр гарсан тоглолт нь бол надад бол аюу хүрсэн. Тэгээд үзэгчдэж бас нилээ хүрсэн болов гэж харж байгаа. Хоёр жүжигчин дээр та ер нь бол төвлөрөөд байгаа юм биш үү? Тэгээ нэг нь авах байх гэж одоо хэрвээ би бооцоо тавих бол Joaquin Phoenix дээр тавина. Зүгээр ингэ дэмжиж байгаа гэвэл DiCaprio-г дэмжиж байгаа гэсэн. Яг Joaquin Phoenix-ийн хувьд бол бас авах шалтгаан гэвэл нэг гой зүйл нь гэвэл өөрөө Heath Ledger-ийн аюу сайн дотны найз байсан. Heath Ledger маань Dark Knight кинон дээрс Оскарыг авсан шүү дээ, тий. Тэгээд хэрвээ Оскарыг авах юм бол Joaquin Phoenix тайзан дээр магадгүй те Heath Ledger би чиний төлөө энийг хийсэн юм а. Чиний төлөө энэ одоо Оскарын шагналыг чам зориулъя гэж хэлвэл айгүй бас Оскарын гоё момент байх болов гэж харж байна шүү дээ. Гоё юм те. Гоё юм байна. Сая Оскарт одоо манай яг Азиас бол нэг кино төвшиж байгаа шүү дээ. Тэр яг шилдэг гадаад кинотой яг ямар кино аваасаа гэж хүсэж байна. Юу бодож байгаа. За энэ жил Бон Жон-хо найруулагчийн Parasite кино бол нэлээд шуугиллаа шүү дээ. Одоо сая өмнөх одоо Оскарын өмнө болдог маш олон одоо аварцуудаас шагналуудыг маш олноор нь түлээ. Тэгээд Оскарт шилдэг одоо гадаад хэл дээрх олон улсын кино номинацид нэр дэвшээд тэгээд хамгийн бүр сенсац тарьж байгаа нь шилдэг одоо кинон төрөлд нэр дэвшчлээ. Тэгээд энүүгээр айгүй нэлээд сенсац тарьлаа л да. Тэгээд ер нь бол Азийн кино урлаг одоо Азийн киноны төлөөлөл одоо ингэж Оскарт нэлээд дээгүүр одоо давхиж явж байгаа нь бол одоо Ази хүмүүсийн хувьд бол нэлээд гоё явах нэлээд бас нэлээд сэтгэлд нь хүрсэн байх гэж бодож байна. Тэгээд Parasite киног бол маш олон хүмүүс үзээгүй байсан. Тэгээ ингээ Оскарт нэр дэвшлээ нэлээд тэглээгээд маш олон шууган тарьсны дараа хүмүүс үзлээ л дээ. Тэгээд үзээгүй хүмүүс бол маш их байгаа. Тэгээд үзээсэй гэж бол би нэлээд хүсэж байна. Яагаад гэх юм бол Монголын үзэгчид ялангуяа бол тэгдэг. Жишээлх юм бол дөнгөж саяхан өнгөрсөн яг 2 амралтын өдрөөр бол Green Book гэдэг бидний аягүй сайн мэддэг Aragorn-ы дүрээр нь сайн мэддэг жүжигчин гол дүртэн тоглосон киног монголчууд аягүй үзлээ л дээ movie box-аар гараад. Тэгээ түрүү жил бол Green Book кино бол шилдэг киног авсан. Оскарыг бол нэлээд шуугуулсан. Тэгээ жилийн өмнө одоо дэлхийн нийтээр нь байлдан дагуулад шагнал авсан киног одоо л монголчууд ингэж үзээд ямар гоё юм бэ кино гэж байгаа байхгүй. Харин тэгхгүйгээр би үзэгчдээс юу гэж хүсээд байна гэхээр одоо ингээд Оскар болох ч байгаа дээр нь амжаад энэ одоо шууган тариад байгаа нэр дэвшээд байгаа кинонуудыг үзүүл илүү гоё юм болов гэж бол хараад байгаа. Тэгээд үзснийхаа дараа яг Оскарын шагнал гардах ёслолыг хүмүүс үзэхтэй. За энэ кино чинь ийм байсан, тэр жүжигч чинь ингэж тоглосон. Энийг аваасаа гэж хүсэж ингээд дэмжээд ингээд сууж ивэл илүү гоё болов гэж бодож чинь. Тэгээд Parasite-ыг үзээгүй хүмүүсийнхэн бол заавал үзээрэй. Одоо DiCaprio-гийн тоглосон Once Upon a Time in Hollywood-ыг заавал үзээсэй. Тэгээд Joker-ийн бас тэр Joker гэх кино яагаад ингэж шуугуулад байгаа. Яагаад Оскарын шилдэг эрэгтэй дүр дэвшээ, шилдэг кинод дэвшээд байгаа юм бэ? Энэ чинь зүгээр л комик номноос идэвсэн кино үсттэй гэж бодож байгаа хүмүүс заавал үзээсэй гэж л хүсэж байна. За баярлалаа яа. Энэ киноны талаар мэдлэг сайн хүн чинь бол амар ярьдаг юм шүү дээ. Тэгээ яриадах бол дуусахгүй одоо тэгээ зогсоо тий. Тэгээ сүүлд би нэг кино үзсэн 100 жилийн морл гэдэг. Та тоглосон байлээ. Айгуу гоё дүрийг бүтээсэн байлээ. За тий өнгөрсөн одоо 19 оны гарсан 5 сарын 30-нд нээлттэйсэн 100 жилийн морл гэдэг инээдмийн драм. Тэгээ хөгжлөө кино байгаа. Тэгээ тэнд дүрийг бүтээсэн. Тэгээд айгуу гоё байсан. Тэгээд
Тэр кино мань одоо ингээ IPTV, DDish, Look TV гэдэг нөгөө дараачийн одоо сувгууд дээр гарч үзэгч төвлөл болж байгаа юм байлээ. Тэгээд ер нь бол амьдралаас нэлээд хол жоохон дүрийг бүтээсэн байл та. Тий, би өөрийнхөө одоо байгаа байдлаас бол арай хол юм биш үү? Тий, яг одоо яг байгаа хүнтэйгээ би өөртөө харьцуулаад шал эсрэг одоо өөр хүний дүрийг бол бүтээсэн. Тэгээ кино маань өөрөө ч гэсэн ер нь бол амьдралаас бас жоохон юу өөр зүйлүүдийг бас нэлээд шингээсэн фантаз төрөл рүү бас орох болов гэж бол би харж байгаа. Тэгээд үзэгчдэд бол нэлээд сонирхолтой байх болов гэж бодож байна. Энгийн нэг одоо драма үйл явдалтай инедмийн киноноос арай нэг жоохон фантаз үйл явдал донд шингээсэн болохоор сонирхолтой байх болов гэж бодож байна. За баярлалаа. За баярлалаа. Ажлын амжилт хүсье. За чамч гэсэн ажлын амжилт хүсье. За хоёул чи хэдэн жилийн өмнө нэг кино тоглож ирсэн биш тий? Чи яг хിവэр биш. Дахин хിവэр байна. Йоо зааш. Улам залуу болсон юм шиг. Баярлалаа. За цаанаас бэлдсэн байна тий. За дүүн танаас нэг хэдхэн асуулт асуу. За тэгээ. Одоо удахгүй болох байгаа Оскарын талаар энэ Оскарт одоо яг шилдэг найруулагчаар та юу нэг хэн шагналыг авах бол? Монголчууд бас хэзээ нэгэн цагт бас Оскарт нэр дэвшээсэй л гэж горддсон шүү дээ. Зүгээр одоохондоо бол хөндлөнгөөс л ярий тэгээд мэдээж Оскарт шилдэг одоо олон бүтээлүүд одоо орж байгаа. Тэрэн дундаасаа бол олныг одоо хамарч мэдээж гайхалтай сайхан одоо хүмүүсийн дунд яриа болсон кино бол хэд хэдэн кино байгаа мэдээж. Тэр бол тий одоо Joker-аас ахвал хүн болгоно л ярьж байгаа тий. За гадаадын кино гэх юм бол мэдээ Parasite-ийг бол ярьж байгаа бах тий. Би зүгээр энэ удаагийн кинонд одоо Америкт Холливуудад нэг удаа гэдэг тэр киног бас нэр дэвших болов шилдэг кинонд бас нэр дэвших болов гэж би таамаглаж байна. За шүү чин бас мэдээж 1917 гэдэг гоё кино бас хийсэн байлээ те. Гэх мэтчлэн маш олон кинонууд одоо өрсөлдөж байгаа. Тэгээ тэр дундаасаа шилдэг одоо кино бол магадгүй зүгээр Joker-ыг авах гэж бодож байна. Зүгээр найруулагч талаасаа болохоор Quentin Tarantino-гийн те юу Hollywood-д нэг удаа гэдэг кино те. Тэр бол бас нэлээ зүгээр гадаад киноноос гэх юм гадаад киноны төрөл гэх юм бол одоо манай Азийг төлөөлж байгаа Parasite кино бол бас нэлээ өндөр үзүүлэх болов гэж миний таамагаар бол бодож байна. Тэгээ маш олон ус миний үзээчгүй бас олон кинонууд байгаа учраас зөвхөн миний одоо хэмжээний хүрээний л одоо таамагшууд те. Lion King-ийг бол бас энэ одоо Оскарт бол нэлээ юм дуулгах гэж бодож байна. Тэр зураглал те тэр visual effect-ийн одоо төрөлд нэр дэвшсэн гэж байна л та. Тэгээ тэнд бол мэдээж шагналыг авах гэж бодож байна. Тийм шүү. За баярлалаа. За тэгээд дараагийн асуулт болохоор таны яг одоо түрүү жил нэлтээсэн тийм ээ? Хөөхөн ээжтэй охин гэдэг киноны талаар асуух гэдэг. Энэ киног хийхэд яг хичнээн хугацаа зарцуулсан бэ? Түрүү жилийн бид бүхэн чинь 7 сарын 30-нд тест хийгээд тэгээд 8 сарын 1-ээс яг зураг авалтаа эхэлсэн. Тэгээд 9 сарын 8-нд дууссан. 38 хоног зураг авсан. Хамгийн гол нь бид бүхний одоо эхний таамаг болохоор хамгийн жижигч буюу одоо 8-наас хүрэх гэжсэн Sony тоглож исэн 7-оос гаралтай байхдаа тоглосон. Тэгээд бид бүхний график бол 38 хоногоор төсөөлөгдөөгүй. 50 2 сарын хугацаанд бол гэж тооцоологдож байсан. Яг л ихлээр жоох хүүхэд тоглож байгаа юм чинь 2 өдөр амраагаа 1 өдөр зураг авдаг. Дахиад 2 өдөр Sony амраагаа тэгээ 1 өдрийн зураг авдаг гэж явжсэн чинь эсэргээрээ Sony 2 өдөр зураг аваад бид нар 2 өдөр зураг авах бол бид нар 1 хоногт бүр арайг ч юм амжиж одоо тэр хүүхдийн ачааллыг даах чадварыг бол би үнэхээр одоо хөндлөнгөөс хараад охиноо магтаж байгаа юм биш. Гайхалтай байсан. Тэгээд үнэхээр одоо би хэлэх нь жоохон тийм да. Би үнэхээр одоо ээжийн авьяас гэдэг юм уу те. Одоо миний бас нэг жоохон юм байд юм уу мэдэхгүй одоо зүгээр байдгийм байна. Тийм үнэхээр одоо би зүгээр хөндлөнгөөс хараад л ингээд зураг авалтанд одоо ингэж үжиглэж байгааг нь хараа. Тэр одоо найруулагч ээжигээ хэлсэн тэр цаатлын тэр өгж байгаа өгөгдөл чи ингэж байгаа тийм учраас ингэж үжиглэх хэрэгтэй гэдэг тэр замч найруулагчийн тэр даалгавруудыг бүр одоо би байтгаад манай бүх одоо зураг авч ирсэн хүмүүс бүр гайхаад бишрээ тэнд бол гайхалтай сайхан ийм кино бүтээсэн л дээ. Тэгээ үнэхээр гоё байсан. Тэгээд одоо нэр сонинаас IPTV-д одоо энэ 2 сарын 21-ээс буюу цагаан сарын өмнөөс гарч эхлэх юм. Тийм маш олон хүмүүс бас ингээд үзээгүй тэгээд үзье гэсэн одоо ийм хүсэлтийн дагуу одоо тэгээд IPTV-гээр ингээд тун утгагүй гарах гэж байгаа. Маш за баярлалаа. За баярлалаа барих баха. Ямар ч гэсэн гоё мэдээ солилцсонд.
За тэгээд энэ жил болохоор Оскарт айгу олон тий бас нэлээд гоё кинонууд байгаа. Тэгээд энэ жилийн яг шилдэг найруулагч та юу нэг хэнийг аваасаа гэж бодож байна. Хэнийг юу авах болов гэж таамаглаж байгаа вэ? Оскар төрсэн кинонуудаас яг бүгдийг үзэж амжаагүй л ахал та. Зөвхөн яг миний үзсэн кинонуудаас Оскар төрсэн кинонуудаас хамгийн ингээд сэтгэл төрөөд бүр ингээд бүх зүйлээрээ арзаалгаад утга агуулгаараа тий найруулагчийн тавилт гэрэл өнгө жүжигчдийн тоглолт ингээд яг хамт олноор бүр амар тийм фул мэдрэмж өгсөн нь Parasite. Тэр бодвол нөгөө гадаад кино гэдгээрээ дэвших байх тий. Тийм болохоор Бонжунхо найруулагчийг ямар ч хэлсэн авах гэж итгэлтэй байгаа. За баярлалаа. Тэгвэл ер нь Оскарт нэр дэвшиж байгаа кинонууд та ер нь бол харсан бах тий. Тэр кинонуудаас ер нь яг хамгийн одоо үзсэн бас үзээд сэтгэл тоногсон тэр кинонууд ямар кино вэ? Нэг их үзээгүй юу н Жокерийн үзсэн Жокерийн жүжигчний тоглолт нь гоё эс эрэхтэй тоглолт нь. Яг ерөнхий агуулгаараа бол жоохон тийм юу юм бэ? Нэг юм сэтгэлд айгу таагүй мэдрэмж өгсөн гэх юм уу? Нэг эвгүй мэдрэмж өгсөн гэх юм агуулга нь ч юм уу. Тэгээ үзэгчийн хувьар хэлэхэд тийм байна. За хангалын хувьд яг ямар кино юу н чи кинонуудаас үзсэн үү? Үзсэн. Ямар киног нийлээ үзв? Нөгөө ээжтэй Parasite үзээд тэгээ надад ч гэсэн Parasite ер нь амар таалагдсан. Яг чи тэр киноноос юу ойлгосон? Ингээ нөгөө хүн зоригтой л байх хэвээр тэгээд хотлоо ярьж мараал тэгээл мэл ашиглахгүй л байх хэвээр. За тэгээд одоо энэ 2 дугаар сард таны одоо найруулсан Халуун зүрх гэдэг кино бас Didish TV-д орсон байлээ. Тэгээд би яг хангалаас энэ асуултыг л асуумаар байна. Тэгээд зураг авалт болж байгаа те. Яг чүчи бас жоох хөөхөд те. Зураг авалтаас хүнд болдог. Тэгээ хамгийн хүнд байсан зураг авалтаас чи нэг гоё хата яриад өгөөч. Хүнд байсан зураг авалт. Хамгийн хүнд байсан. Нөгөө ингээд цас шиддэг ингээд баярлаа эрдний юм чи энэ тэргэл нэг хэсэг өгдөө штэ. Тэр амар хэцүү ингээд гар даарад яг хөлдөггүй байсан. Гэсэн чи ээж нь яагаад гэсэн гэлээ? Зүгээр. Айгу хэцүү байсан тийм. Олон тухайн үед ерөөсөө мдээгүй дахиад явж чадахгүй байна гэдээсэн. Орж ирсэн чи ээж энэ гарыг хардаа гэсэн чи харин өндөгнүүд нь ингээд амар хөлтгөшгцэн байсан тийм. Тэгээ юу дахиж кинонд одоо юу тоглоё гэсэн бодол байна уу? Үгүй. Гэтэ тоглох хаа. За ганагчийн хувьд тэгвэл хамгийн ихний найруулсан кино шүү дээ. Тэгээд бас хүнд хэцүү зүйл юу бэ? За хамгийн анхны миний найруулсан кино мэдээж жүжигчнэр ажиллаж байсан хүн кино найруулахад жоохон хэцүү асуудлууд байсан. Энд манай баг хамт олонны бүгднгийнх нь нэгдсэн халуун зүрх маш их үр дүнтэй болгосон гэж бодож байгаа. Нэг тийм хэцүү юм байгаагүй. Яг л энэ нөгөө миний дотор сэтгэлд ингээд бүр ингээд дүрслэгдээд бүтэн хэдэн жил хадгалагдсан. Яг л би хандаа зориулж энэ бүтээлийг хийсэн. Зүгээр л миний гол санаа бол хүн болгон гоё эрүүлэнх байгаасай, айл гэр болгон халуун тулаа уур амьсгалтай, элэг бүтэн, аз жаргалтай байгаасай гэж бодож исэн учраас миний сцен болгон хэцүү ч гэсэн айгүй надад аз жаргалтай байсан. Зүгээр бидний нөгөө хүн өөрийнхөө чадлаар дийлдэхгүй зүйл гэж байна надад дийлэхгүй зүйл. Тэр нь юу байсан гэхээр бид нөгөө 4 илрэл дамж авсан цас орог байхгүй тэр өвөл. Тэгээ бид нар цас орохыг маш их хүлээсэн, орохгүй байсан учраас тэр ээжийн анхлын хоёрын цасан шуурганд төөрөөд нөгөө ээж хөлдөж өгдөг хэсгийг манай зураач өөрийн гараараа ингээд цасан шуурга нөгөө насилх дүүрэн цас овоолж агаад манай хөрлөө ганцаараа ингээд цас шуурлал тэр нь одоо кино дийлэгц дүүрэн цасан шуурга юм шиг харагддаг тий. Тэгээ энэ бол ингээд кино урлагийн гайх юм шиг юм да. Тэгээ одоо би бодож байна ялангуяа дэлхийн нийтээрээ тархсан энэ аюул төвчин байгаа дээр бүх хүн гэрте байгаа штэ. Яг халуун дулаан гэрүүлээрээ сууж агаад гоё хайртай хүмүүсийн төлөө халуун зүрх болгоныхоо төлөө гоё манай бүтээлийг үзээд бас санал бодлоо бидэнтэй хуваалцаасай гэж хүсэж байна. Ямар гоё юм бэ. За баярлалаа. За баярлалаа танд. Баярлалаа англаа. Баярлалаа. За би биенийхээ фэнүүд. За би нэг танаас нэг хитгэн асуулт асуух гэж ирсэн. За та ер нь бол Оскарт нэр дэвшиж байгаа кинонуудаас ер нь ямар киног үзэгчтэй бас үзээрэй гэж зөвлөхөр байна. За би өөрөө энэ жил бас Оскарын шагналд одоо нэр дэвшиж байгаа бүх киног бол одоо үзсэн гэж бол худлаа хэлэхгүй. Тэгвэл бас мэдээж тодорхой хэмжээний мэдээлэл байлгүй яхав. За энэ жил бол Оскарт нэр дэвшиж байгаа кинонуудаас одоо бараг бүгдээрээ л үзсэн баг. Жокерыг бол одоо бүгдээрээ үзсэн тий. Тэгээд тухайн жүжигчний бас одоо тухайн дүрийг амьлуулахын тулд ямар бас одоо хэцүү замыг туулж
яаж тэр дүрийг бүтээсэн бэ гэдэг бас тусгай дугаарыг хүртэл үзсэн. Тэгээд маш их одоо жүжигчин хүний сайхан бахархал төрүүлсэн тийм бас бүтээл болсон байлээ гэж одоо хувьасаа дүгнээд үзчихлаа. За мөн энэ жил одоо манай одоо Азийн төлөөлөл болсон солонгосууд одоо үнэхээр киног бас сүүлийн жилүүдэд өөрсдийн одоо солонгос гэдэг ийм өнгө төрхтэй хэм маягтай кинонууд хийдэг болчлоо шүү дээ. Дэлхийд одоо ингээл энэтхэг кино, Холливуудын кино гэл ингээл солонгос кино гэл ингээл яг өөрсдийн гэсэн өнгө төрхтэй. Тэгээ тэр тусмаа солонгосын одоо англиар бол одоо Parasite гэх юм уу те. За бидний одоо орос школтой хүүхдүүдийн нэршлэр бол Parasite буюу шимэгч хорхоо гэдэг киног үзсэн. Тэгээ тэр кино бас үнэхээр энэ наадамд одоо гадаад киноны төрөлд маш гоё дээгүр байр эслээд ингээд сайн өрсөлдөөсөө гэж бодож байгаа. Тэгээ тухайн киноны бас тэр ингээд найруулагч нь юу бодож хийсэн бэ? Энэ киног ер нь те нийгмийн давхраг ямар байдг вэ? Ямар жижиг деталуудыг тэр кинонд шигтгэж өгсөн бэ гэдгийг ингээд бүгдийг бас дараа нь бас тухайн киноных нь мекиний үзээд бас их гоё санагдчихсэн. Тэгээд Азийн төлөөлөл болсон солонгосын тэр киног бас их гоё дээгүр өрсөлдөөсөө гэж бодож байна. За мөн гэр бүлэрээ хамгийн үзэх тохиромжтой нэг кино бол мэдээч одоо бид нар хүүхдүүдтэй тоглоомоо хайрлах тухай одоо юу гэдэг бидний өмнөөс баг хичээл заадаг гэж хэлж болно. Тоглоомын түүх 4 бас гэр бүлэрээ үзсэн. Тэгээд бас яаж ч мгээ хүүхдийн кино үзэж байгаа мөртлөө сэтгэл их гоё хөдлөө төгсгөлт нь яг үнийг хэлэхэд ингээд нулимс зээлгэнэх гэдэг энэ төр тэр хүүхдийн кино сүүлдээ ингээд ханзарж исэн чинь хүүхд маань босоо явцсан тэргээр тоглолцсон бид нар өөрсдөө бүр ингээд ангаагаад орцсон үзэж идэг байхгүй. Тэгэхээр бүх насныхан зориулсан бүтээл гэдэг утгаар нь тоглоомын түүх 4-ийг бас гэр бүлэрээ суугаад үзүүлэх гоё кино болсон байлээ. Тэгээд олон жилийн дараа эндигийн тоглоомууд ямар адал явдал туулж байгааг бас гэр бүлэрээ суугаад үзэхэд гэмгүй ах гэж бодож байна. За баярлалаа. Тэгээд хоёр дахь асуулт нь юу вэ гэхээр та бас 100 жилийн ам урал гээд Монголд бас гараад нэлээд тийм ирчийг авсан тий. Маш олон сар кино театрын дэлгэснээс буугаагүй тий. Маш сайхан уран бүтээл болсон. Тэр киноны талаар та яриач. За 100 жилийн ам урал гэдэг кино өнгөрсөн онд одоо Темкагийн тоглосон ганцхан кино юм да. Тэгээд би ер нь бас өөрийн хувийн одоо хамтлагийн уран бүтээл ажуугаар нь бидний тоглолт за тэгээд энэ тентгийн аялын тоглолт төлөвлөгөө уран бүтээлийн төлөвлөгөөнөөс хамаарат одоо юу гэдэг тийм олон кинонд тоглоод байж амжидгөө. Дээрээс нь бас яг тооны араас хөөцөлддөг бас уран бүтээлч биш. Тэгээд 100 жилийн ам урал гэдэг кино маань одоо юу гэдэг урд өмнө байгаагүй Темкагийн тоглож байгаа хүний тийм дүрэлтэй тийм арай ид шидтэй ид шидийн за тэгээд хүний амьдралын мөн чанар гэж юу юм бэ? Хүн одоо энэ амьдралд энэ хорвоо дээр ирээд яг яах гэж амьдрэх юм бэ те? Хайрын дунд үр хүүхдийн төлөө хүн яг юуны төлөө зорж амьдрдаг вэ гэдэг цаад хэлэх санааг нэх гоё харуулж өгсөн юм кино болсон болов уу гэж бодож байгаа. За баярлалаа. Тэгээд та ямарсан киноны талаар те сайхан мэдээлэлүүд өргөсөн танд маш их баярлалаа. За баярлалаа. Амжилт. Хьюмор гэдэг кино ч бол таны одоо яг найруулсан кино Оскарт өрсөлдсөн байгаа тийм. Тэгэхээр яг бусад одоо яг энэ кино наадмуудаас Оскарын яг юугаараа онцлог байдэн те юугаараа өөр байдэн та бас нэг үзэгчтэй хэлээч. Мэдээж маш том хэмжээнд болдог гэдгийг бол үзэгчд бол үзэж байгаа кино саргачдад бол бүр хүлээдэг, хүсдэг энэ наадмыг үзхийг тийм ээ. Тэрийг бол надаар хэлдэг юм мэдж байгаа. Яг хоо доторх процесс шалгаруулж гэдэг юм уу? Одоо шинэ миний хэмэр ур сайхны киног одоо оролцуулсан шалтгаан гэх юм бол мэдээж их орноос сурталчлах. Монгол улс гэж ямар юу юм бэ? Ямар зан заншил, ямар ахуйтай юм те? Дахиад нэмэлтэхэд Монголын кино урлаг ямар шатантай яваа юм бэ гэдгийг одоо бас таниулах, дээрээс нь бид нэр өөрсдөө хаана алхаж гიშиж байгаагаа мэдэх ийм зорилготой байсан. Мэдээж би бол энэ л надад хангалтайсэн. Тэрнээс Оскар авна гэдэг бол мэдээж одоо юу гэдэг за ийм кино хий гэсэн бодлоос ахуулаад тий Оскарт орох ёстой мэн гэдэг замаа гортгой зөв татаад тэрний төлөө бүх зүйлээ зориулж хийх ёстой зүйл. Мэдээж би бол тиймэр киног олон улсын тавцанд гаргая гэж бодож хийсэн. Тэр утгаараа тодорхой хэмжээний шалгуурт нь тэнцэж хөрөн мөрөн маань нэлээд авсан. Өшөөч бас олон зүйл хэрэгтэй байна гэдэг ойлгож авсан. Мэдээж маш их том кино урлагч өөрөө нөгөө бизнес класс наваад үзэх юм бол те маш их том хэмжээний мөнгө яригдчихийдэг ийм том зүйл. Тэгээ яг мэдээж киногоо хийн, киногоо сурчлан маркетинг зарцуулсан мөнгө гаргана гэдэг бол асар хэмжээний мөнгө хэрэгтэй юм байлээ. Ерөнхийдөө бол Оскар бол маш шудраг өрсөлдөөнийг бий болгодог, явуулдаг, шударгаар өрсөлдүүлдэг. Гол зарчим нь болохоор их сонгуулийн системээр явдаг. Тухайн улс орон өөрсдийн киногоо яаж рекламдна уу, тэ
ямар хэмжээний маркетинг сурчлагаа явуулна уу? Тэр хэмжээний мөнгө хэдийг гаргана уу? Тэр бол Оскарт ямар ч хамаагүй байдаг. Зарим сонирхуулаад хэлэхэд 10 сая доллар зарцуулсан улс ч байна. Киногоо тэрнээс шүүгчдэж байгаа зүйл биш үү? Зөвхөн маркетинг сурчлагаанд. Одоо чинь ямар үнэтэй цаасан дээр юу хэвлээд хүмүүс тараана уу те? Актер зүйл болт юм байна. Тэрийг бас ойлгож авлаа. Хэмэр кинонд бол сайхан явсан. За баярлалаа. Хэмэр кино тэгээд ерөнхийдөө хичнээн фестивал кинонуудад оролцоод яг хэдэн шагналыг төв. За ерөнхийдөө 6-7 наадамд орлоо. Тэгвэл бид нар бол яг ерөнхийдөө манай кино ярих юм бол маш их юм ярих гэдэг. Манай киног одоо дистрибьютор гэж ярьдаг. Луна медиа гэдэг дистрибьютор компани Германы. Тэдэгтэй хамтран ажиллах гэрээний гар үсэг зураад тэр нөхдүүд маань ерөнхийдөө ингээд дэлхийд сурчлах, зарах, борлуулах, фестивалд оролцуулах, үн хүргэх тийм ээ. Тэр бүх ажиллагаан дээр бол хариуцж ажиллаж байгаа. Тэгээд тэдний зөвлөсний дагуу бид нар эхний ээлжинд зэрэгэлтэй томоохон зэрэгэл өндөртэй фестивалуудад кино маань оролцох ёстой гэдэг. Германаас эхэлсэн. Германд бид нар бас их гоё том амжилтыг авч бас цомын эзнэр шалгарч гайхалтай том амжилтыг гаргаж авсан Spirit of Cinema гэдэг. Дараа нь бид нар Америк нэгдсэн улсын Сан Диего гэдэг олон улсын наадамд 600 гаруй кинотой өрсөлдөд шилдэг киног нь авсан. Энэ оны 19 оны. За тэгээд дараа нь Энтхэг улс руу явсан. Энтхэг улсад бол бас маш том наадам болсон Болливуд. Одоо Болливуудын хэмжээнд тэр бол яг дотоодын кино болон гадны кинотой нийлж холиод бүр нийтээр нь маш том массыг амарсан Go гэдэг арал дээр том наадам болсон. Энэ наадам дээр шилдэг топ 15 кинонд манай Хэмэр кино багтаж бас цом эзнэр шалгарсан. За тэгээд Монгол улстай бас зохиогчд манай Улаанбаатар хотод зохион байгуулсан Улаанбаатар нэртэй хотынхоо нийслэлийн нэрээр нэрлсэн олон улсын наадам болсон. Энд бас маш их олон улсын төлөөлөгч үрсээ сургууль семинар ингээд зохион байгуулцаад тэгээ манай кино бол шилдэг зохиолын төрөлд ялагч бол шилдэг зохиолоор шалгарсан Хэмэр улсын кино. За ерөнхийдөө бол цомуудын үед ийм хамгийн сүүлд Palm Springs гэдэг олон улсын наадамд оролцлоо. Яг Холливуд энэ дэргэд байдаг. Эндээс бол бас их өндөр үнэлгээ авсан боловч шилдэг зохиол дээр одоо Parasite-тэй өрсөлдөд Parasite авсан. Parasite бол бас л үнэхээр зогсошгүй. Ерөнхийдөө бол урьдчилсан дүн гарчихсан байгаа. Тэрийг бол Parasite Оскар авах нь бол тодорхой болчлоо гэдтэй. Тим мундаг кинотой өрсөлдсөнд одоо баяртай. Сэтгэл хангалуун байна тий. Паразитыг бол лавраа гэж би залбирч байгаа шүү дээ. Авахгүй бол тий яах гэж урдаар ороод байгаа гэдэг шиг тий. Тэгээд тэгтээ бол ерөнхийдөө бол энэ наадмууд бол зогсохгүй. Бас нэг зүйлийг онцлог хэлэхэд кино наадмууд гэж ярьж байгаа боловч энэ Оскар Golden Globe хоёр маань яг фестивал гэж явдаг юм билэ. Энэ бол мэдээж тэмцээн уралдаан одоо үедээ шал өөр ангилд ордог. Фестивалууд бол бас арай өөр зарчимтай байдаг. Тэгээд одоо бид нар бол ерөнхийдөө Азийн фестивалуудыг сонирхож байгаа. Азийн фестивалуудаас ганц нэг саналууд орж ирээд тэгээд бид нар одоо Азийн фестивалууд руу орох хэрэгтэй юм байна. Тэгээд өшөө болоог одоо том жижиг гэлтгүй бүх фестивалуудад орох хэрэгтэй юм байна. Одоо нэгэн тал зориулж хийсэн юм чинь тэгэл фестивал заавал байр эзлэхгүйдээ болно биш. Тэр фестивал цугларч байгаа кино хийж байгаа кинон сонирхолтой гадны олон киноч цугларч байгаа шүү дээ. Эднэрт монголчууд ийм шүү, ийм соёлтой юм шүү. Байгаль локейшны хувьд ч гэсэн зураг авахд ийм сайхан таатай олон янзын баястай дөрвөн үлрэлт ийм сайхан газар юм шүү гэдгийг сурчлаад дээрээс нь кино хийдэг хүмүүс гэсэн үзчихээд монголчооч үзэл та ямар гоё юм бэ гэдэг зорилгыг татж байгаа. Энүүгээр маш их онцлог давуу талтай болж байгаа гэдгийг хэлэх зүйтэй баг. Тэгээд монголчууд ч гэсэн гадна татна юмсан монголчуудсыг хурж ирж хэлдэг, үгэлдэг. Яг гэвэл бид нар үзмээр байна шүү дээ, үзүүлээч гэдэг. Одоо ингээд Монгол ч гэсэн 1 сарын 5-нд 19 оны 1 сарын 5-нд нээлттэйснээс хойш сар гаруй хугацаанд гараад тэгэл фестивалууд руу явж эхэлсэн. Үзэж амжааг хүмүүс маш их байгаа. Яг одоо энэ мөчөд одоо коронавирус гэдэг юм уу одоо сурагчдын хичээл сургуулийг төр ингээд бүгд зогсоогоод үзэр үсгээ зогсоогоод ингэсэн нөхцөлд одоо саршны баяр болж байна. Хүмүүс гэртээ сайхан амралтын цагаар тоглож суугатаа гэр бүлээрээ манай киног үзэх нь зөв баха. Тэгээд олон хүний хүсэлт дагуу Хэмэр уран цагааны киног одоо өөхөөс өөр замгүй болж байна. Тийм мэдээж үзэгч хүмүүс шаардж байна. Тэгээд Хэмэр уран цагааны кино бол аль биесээр дидийн ижлэлд одоо орж байна. Тэгээ одоо миний зүгээс ийм сайхан бэлэг барь. Тэгээд олон улсад твс тврүү хил дамнан эх орноо сурчилсандээ ийм сайхан хамгийн гол нь үзэж байгаа үзэгчдийн сэтгэл бол маш их хөдөлсөн ийм сайхан киног
хүмүүс үзхийсэн гэдэг учраас одоо ингээд оруулж байна. Тэгээ энэ киног бол яг эцэгчүүд маань хүүхдүүд айжуудаас олж цуг үзэх нь хамгийн зөв. Хүүхдүүд маш их зөв мессеж өгнө, маш зөв хүн болоход хүмүүжилд нь нөлөөлнө гэдгийг ам бардам хэлж байна. Та бүхний гэр бүлээрээ суухыг л урьж байна да. За баярлалаа танд. Амжилт хүсье. За баярлалаа.